За сайн байцгаана уу манай Шороо мах баттай өхөр охин материал ордныхны маань 9 сарын 15-наас 9 сарын 21-ны хоорондох одоо 7 хоногийн уншлага эхэлж байна. За манай Шороо мах баттай улсууд бол одоо яг одоогийн байдлаар одоо нэлээд одоо гацалтын байдалтай байгаа харагдаж байна л да зарим нэг тийм ээ. Тэгэхээр зэрэг энэ гацалтын байдал нь болохоор зэрэг одоо нэлээд эргэлзээ тийм ээ одоо мөнгөний алдагдал одоо буруу юмд хөрөнгө оруулсан гэх мэтчлэн энийг хүлээгээд байгаа юм шиг. За тэгээ энэ дээр одоо яг хуу мөнгөний энэ бүхэн одоо болох ёстой юм шиг харагдаж байна л да. Яг л judgment card-ын дэж байгаа Archangel Michael гэдэг тийм ээ. За энэ карт маань одоо энэ үйл явдлууд одоо танд яагаад тохиолдсон бэ гэхээр зэрэг одоо танд одоо сэргэлт одоо ухамсарын тесрэлт гэдэг юм уу одоо ийм юм хэрэгтэй байна. Эсвэл одоо амьдралын дараагийн шатанд шилжих юм уу? Танд ийм хэрэгтэй байна. Ийм учраас одоо энэ бүхэн нэг одоо энэ бүхэн тохиолдож байгаа нь одоо таныг одоо дээд тэнгэрээс ч гэдэг юм уу, бурхнаас ч гэдэг юм уу одоо түлхэж байна. Дараагийн шатанд шилжээ. Одоо болоо одоо ухамсарын одоо энэ их алдаа одоо оноо ийм юмнаас одоо танд сурсан юм байна уу? Сурсан мэдсэн бол одоо ийм тесрэлт өгж байна. Тэгэхээр зэрэг эндээс одоо таны одоо энэ хоёр карт бол одоо хоёр том аркана гэж байна. Тэгэхээр зэрэг энэ хоёулаа яг одоо байгаа таны байдал бол одоо их та бол одоо их дээдийн үзчихсэн доодын үзчихсэн одоо бол ухамсарлын сэргэлт одоо сэрэлт гэдэг юм уу энд одоо бэлэн байгаа хөдөлгөхөд бэлэн байгаа тийм ээ өөрчлөлтөд бэлэн байгаа бэлэн болгосон ч гэдэг юм уу ийм байдал харагдаж байна л да. За энэ зүйлсүүд бол одоо ингээд дууснаа гэж ойлгох тийм ээ. Яг гэвэл одоо таныг ойлгосон гэж үзэж байна л да. Одоо дээд тэнгэрээс энэ Шороо мах баттай улсууд бол одоо ойлгосон байна гэж үзэж байна. Тэгэхээр одоо дараагийн шатанд одоо энэ Empress гараад ирсэн байж байна. Тэгэхээр зэрэг маргааш одоо тесрэлт болоод та сайхан болчихно гэж би хэлэхгүй байна л да. Гэхдээ хэрв танд энэ дотор энэ одоо ялангуяа дотор өөрчлөлт тийм ээ. За дотроосоо та одоо ялангуяа юм тесрэлт одоо сэрэлтэнд орцсон байгаа хүн бол одоо эхлээд дотор ертөнц өөрчлөгдөж одоо гадны ертөнц өөрчлөгдөнө гэж ойлгож байна. Тэгэхээр зэрэг дотор ертөнц өөрчлөгдсөн тохиолдолд за би одоо өөрчлөгдсөн гэсэн одоо би шинэ яагаагүй л миний би бахиадагтай байж гин гэж ойлгож байгаа бол одоо хэрв дотор ертөнц өөрчлөгдөх юм бол гадны ертөнц өөрчлөгддөг ерөөсөө тийм байгалийн хууль гэж идэг. Хэрв та дотроо өөрчлөгдөхгүй гаднаа бол энэ хэлбэр тийм ээ. Тэгэхээр зэрэг энд бол одоо ийм их одоо гүн тесрэлт одоо гүн өөрчлөлт гэдэг юм уу одоо таны ухамсарын тесрэлт болж байгаа ийм байдал харагдаж байна. Та одоо энэ хоёр одоо байж тохиолдсон учраас та одоо never the same дахиад одоо хизээч тийм ижилхэн одоо эсвэл одоо та өөрчлөгдсөн өөр хүн болсон гэж ойлгож байна. Ямар нэг байдлаар. Тэгэхээр зэрэг одоо дотор ертөнц өөрчлөгдсөн тохиолдолд бол одоо гадны ертөнц өөрчлөгдсөн харагдаж байна. Шинээр төрчихсөн, шинэ юм байгуулчихсан, шинэ ажил эрхэлчихсэн ийм байдал харагдаж байна. Энэ хараа change. Тэгэхээр зэрэг энэ их олон өөрчлөлтүүд бол яхаарахгүй л одоо таны амьдрал одоо ер нь гэхдээ энэ дээр одоо өөрчлөлт бол одоо тун зөв тал руугаа байгаа юм шиг харагдаж байна л да. За энэ дээр одоо яг наривчлал ярих юм бол энэ дээр одоо мөнгөний алдагдал та одоо буруу юмд хөрөнгө оруулсан юм уу, зайлуулсан юм уу, эсвэл ажил төрлийн бүтээл муутай байгаа ийм байдал харагдаж байна. Энэ утгагүй өөрчлөгднө гэж ойлгож байна тийм ээ. Ялангуяа Empress шинэ бизнес төрсөн одоо шинэ хамтарсан бизнес эрхэлсэн байдал харагдаж байна. Тэгээ одоо энэ дээр за би жоохон ханиадтай уншаад байгаа шүү. За тэгээд энэ дээр одоо бас энэ тесрэлт ирснээр одоо бас хайр сэтгэлийн асуудал бас нөлөөлсөн харагдаж байна. Ажил төрөл, мөнгө бизнес тийм ээ. За энэ дээр одоо happiness гарсан байж байгаа. Тэгэхээр зэрэг энэ дээр одоо аз жаргалыг битгий хизээж гаднаас хайгаарай. Гаднаас одоо сайхан машин, их мөнгө, гоё гэр оронд амьдраад хүн аз жаргалтай амьдрахгүй, аз жаргал ирэхгүй шүү. Ер нь аз жаргал гэдэг юм дотроос л үүсдэг. Яаж дотроо хүн аз жаргалтай болж яаж дотроос одоо аз жаргалыг гэрэлтүүлэх ёстой вэ? Тийм ээ.
тэгжиж одоо хүн аз жаргалтайгаа одоо юу гэдгийг олно ч гэдэг юм уу. Тэгэхээр одоо энэ дөр хүн дээр өөр гэж ойлгож байна л та би. Одоо нэг хүний хувьд аз жаргал гэдэг хүн юм одоо ямар жишээлх юм бол одоо ямар ухах тунтай байх вэ? Миний хувьд ямар байна? Таны хувьд ямар байна? Гэх мэтчлэн. Тэгэхээр зэрэг энд бол ямар ч байсан энэ аз жаргалыг олсон харагдаж байна. Энийг одоо гаднаас хайгаад хизээж олдохгүй шүү. Гоё машин бол нэг их удаан таныг аз жаргалтай байлгахгүй л утгагүй л асуудал өгөх ба. За их мөнгө бол одоо бүр их зовлон юм тийм ээ. Одоо тэгэхээр мөнгөгүй бай гэсэн ч үг биш. Тэр мөнгөтэй тэр сайхан мөчүүдийг эсвэл тэр сайхан одоо байгаа эд хөрөнгийг одоо жаргалаа эдэлж одоо жаргаж эдлэгч гэдэг юм уу. Тийм ухамсар одоо танд иржээ гэж ойлгож байна. Тийм ухамсар ирээгүй улсууд бол одоо ингээд маш хэцүү байдаг л да тийм ээ. Үргэлж одоо мөнгөний хэрүүлтэй одоо гоё байшин дотор үргэлж мөнгө ярьсан. Тэгэхэд за иймэрхүү гэж ойлгож болно. За энэ дээр одоо бас хайр сэтгэлийн асуудал дээр одоо бас одоо хайр гэж юу гэдгийг итэх итгэлээ алдсан аль эсвэл одоо хайрд тийм ээ гэж байдаггүй надад лав ирэхгүй дууссан гэж бодож байгаа улсууд бол одоо энэ дээр одоо сайхан шинэ хайр одоо шинэ үр хүүхэд гэр бүл бас харагдаж байна. Итгэлээ битгий алдаарай тийм ээ. За гэсэн ийм мессежнүүд байж шүү. Одоо хайр сэтгэл зүрх сэтгэлээ сайхан нэ. Энэ тесрэлт бол одоо энэ одоо өөрчлөлт бол одоо за энэ дээр нэг маш одоо зөв тал руугаа сайхан тал руугаа өөрчлөгднө гэж ойлгож байна. Тэгэхээр зэрэг энэ дээр хайр сэтгэл бол байна уу танд одоо би эзэж нөхөртэй болохгүй гэж бодож байгаа бол болно. Тийм ээ. Энэ дээр одоо free yourself өөрийгөө одоо чөлөөл, өөрийгөө одоо зүрх сэтгэлээ нээ. Энэ дээр одоо шинэ хайр харагдаж байна. Бас одоо шинэ ажил төрлийн хамтрагч тийм ээ. Шинэ бизнес харагдаж байна. Энэ бүхэн бол өөрчлөгдгөр харагдаж байна. За ирээдүйд хүлээж байна. Бас л өөрчлөлт. Тэгэхээр энд одоо айдас харагдаж байна л да. За энэ айдас бол одоо яг болох ёстой зүйл тийм ээ. Мэдээж энэх өөрчлөлтүүд танд айдас авчирч байгаа нь ойлгомжтой тий. За ер нь та өөрчлөлтийн замд эргэж буцалтгүй орсон байна гэж ойлгож байна. За энэ дээр одоо believe in impossible гэсэн байж байгаа. Тэгэхээр бараг л та magic итгэхээр ээж хэдэнд энэ дээр тэр зэрэг энэ тесрэлт явагдсны дагаар та энэ шинэ амьдрал эхэлж байгаа энэ картнуудыг харж байна. Шинэ ажил, шинэ хөрөнгө оруулалт одоо шинэ бизнес ч байдаг юм уу. Тэгэхээр зэрэг ийм сайхан юмнууд ирж байна. Одоо ич хэдийн гэмээр юмнууд одоо таны амьдрал дараараасаа тохиолдох нь байна тийм ээ. За ийм байна. За энэ дээр одоо өнгөрсөн одоо таныг одоо хоошин чагаахыг битгий зөвшөөрөөрэй гэсэн байж байгаа. Өнгөрсөн зүйлээс одоо юунаас нь салах вэ? Юуг нь авч явах вэ гэдэг юм уу? За юу. За энэ дээр анхаарах нь байна шүү. За одоо энэ дээр хайр сэтгэлийн асуудал дээр за тэгээд одоо өнгөрсөнд одоо алдсан гэсэн эсвэл одоо юу гэдгийг салсан байсан ч юм уу ийм зүйлсүүд одоо харамсаж одоогийн энэ мөчөө битээ алдаарэ. Энэ мөчтөө байгаарай гэсэн ийм л одоо ийм философийн ийм мессежнүүд байлаа танд. За энэ дээр одоо би хайр сэтгэлийн асуудал дээр бас одоо юм түрүүн хэлсэн, миний хэлсэн одоо танд аз байна уу байна, нөхөр байна уу байна тийм ээ. За гэвч за энэ дээр одоо та энэ ер нь шинэ гэрт орох тийм ээ. Эсвэл одоо энд бас их өөрчлөлт нүүсэн суусан юм харагдаж байна. Энэ дээр мөн одоо та энд одоо аз байна гэж юм тий. Тэгэхээр зэрэг одоо ямар нэг байдлаар одоо нөхөргүй би одоо эхнэргүй эсвэл би хүнтэй суухгүй гэж бодож байгаа бол сайхан хайр байна гэж болгоорой. За нөгөө талаас одоо дууссан одоо тэр эргэж ирэх болов гэж хүлээж байгаа усуд харагдаж байна л да энэ дээр. Тэгэхээр зэрэг энэ дээр бол одоо та одоо энэ хүний одоо red flag-нууд байж чинь тийм ээ. Тэгэхээр зэрэг энэ хүн одоо ямар нэг байдлаар танд одоо red flag-нууд үзүүлээд байхад та уучлаад яваад байгаа бол энэ дээр одоо хэлсэн байна л да. За дараа нь та тэрнийхээ одоо үеийн үрийг эдлэх нь байна шүү. Хорвоо ертөнц танд already warn you тий. Та тэгэхээр зэрэг энийг бас анхааралтай авах нэсттэй энэ мэлэн нарциссист нөхөр байна шүү.
шинэ хайр, шинэ боломжууд одоо нээлттэй байна. Тэгэхээр зэрэг одоо өөрийгөө чөлөөлүүл яасан бэ? Одоо шинэ юмд, одоо шинэ амьдралд, одоо шинэ зүйлд өөрийгөө нээлттэй бай. Зүрх сэтгэлээ нэгээд нэг хүнд одоо гэдэг юм уу хайранд итгээд үзээрэй гэсэн ийм мессежнүүд байж байна. За ингээд та бүхэндээ тусалсан гэж найдая. За ингээд охины ордныхондоо төрсөн өдрийн мэнд хүргэе. Та бүхэн одоо ховын уншлага сонирхож байгаа бол миний Монгол Старт хайрууд гэсэн Facebook пэйжээр орж сонирхоорой. За ингээд баярлалаа. Баяртай.